явсан сэтгүүлчийг одоо цагдаа хавцын өөрийн эсрэг үзэж энэ үзээд байгаа. Яагаад тэгэхээр энэ бол хэвлэн нийтлэх ихээр жаас төвч хэсэгөө мэдээлэл өгсөн одоо хүмүүстэй холбоотой энэ хоорондын маргааны асуудлыг хэв мэдээлэлд хотон авч үзээд дэргэд үүнийг одоо энэ хүмүүсийн аавны одоо хөнгөлөлт байдлаар шилжүүлж хийж байгаа нь одоо энэ хүмүүсийн зөв залтыг өөрөөр ашиглаж байгаа хэлбэр одоо нөгөө талаараа энэ хүнд онцлогийн төлөвтэй холбогдуулан ялгуулахаар бүтэлсэн. Тэгэхээр энэ яг үйлдвэрийн тогтоогоогүй байгаад энэ одоо хүнд хэлбэрийн тэгсэн сэргийлэх арга хэмжээг сонгож авч хэлж байгаа нь өөрөө хүний эрхийн үүднээс авч итгэхэд зөрчилтэй байна гэж ингэж ийм одоо